Харин дуугуудаа би боёрана хайртай хүн олсон гэж үдээя. Сайн уу? За өнөөдөр 4 сарын 18-нд би юм гараг. За тэгээд өдрөгөө явж байна. Өнөөдөр манай тэмцээн хэлсэн байгаа. Тэгээд би өглөө жохоо ажилдаа яваад хоцорчлаа. Тэгээд одоо ямар ч гэсэн манай тэмцээний ихний тоглолт хэлж байгаа. Тэгээд өнөөдрийн манай зочноор EG байх бол EG Caster тэгээд жоохон байж удаж EG-г очиж авнахлаа бүгдээрээ ороод байдлыг хараад тэгээд EG-ийн Cast нь 20:30-аас тийм болохоор наан очиж EG-г аваад тэгээд жижиг ярилцлага маягийн юм бас хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд амжилтгүй сайн мэдгүй байгаа зэн. Тэгээд өнөөдөр манайхаа дуут EG Caster хийн. За тэгээд өнөөдөр манайх гол нь D-Gamers Cup байгаа. Тэгээд капан A few inches later. Дандаа влог нэ. Каст хийх гэдэг юм уу бэлдээ сууж ин өөрийнхөө пэйж дээр хийх гэж байгаа. Би фэйслэс зоо. D-Gamers Cup. Ийд хамаагүй юм. За мяал тэнцээс каст хийх гэж сууж байна. За хоёр каст зэрэг явж байгаа. Яаж байгаа юм бэ? Хэр сан дээр чинь гоё нөө. Үгүй сандаадах байхгүй. Гэтэ тийг тайлбарлахгүй юм. Хамар жоохон бит байна. Тусдаа бол гайгүй. Нэг хамаа гоож гоё. Гоё болчих гээд байна. За хажууд би дааграа аваад тоглох бас. Зүгээр байхаар байна. Багт хэрэг. Ер нь Багт уу? Багт гоё. Сайн байна. 425. A few inches later. Tournament. 75 years later. Хамгийн ранг нь баг тэгж ялгуун 7-5 зүгсч 7-ны зүгж авдаг. Манайд одоо пикэж юм. Ингээ мекна пицца хийдэг гэсэн баярлалаа. Слав цайд одоо урсан орж ирвэл манад ашигтай. Баян уу? Мекато ирэхгүй. A few minutes later. За Кастер EG-гээ гэрт нь өргөж өгчөөд бацаа бүүт рүүгээ явж ийн манай тэмцээн бол явагддагаараа явагдчих байгаа. Одоо тиг 425-таа тоглож байгаа хаа. Тэгээд өнөөдөр нэг иймэрхүү өнгөрч байна. Тэгээ каст хийж өгсөн EG-дээс баярлалаа. За одоо очиж байгаа тэгээд өнөөдрийнхөө влогийг бас үргэлжлүүлнэ. Багийнхнаа ялагдал дээр нь жоохон тоглолцъя. Гэтэ ялагдал гэдэг бол айгаад ах зүйл биш. Ялагдаж сураад тэрнээсээ хүч аваад дараагийнхаа одоо ялна гэсэн тийм бодолтой байна гэдэг нь өөрөө илүү чухал юм болов уу гэж би бодож байна. Тийм болохоор багийнхнаа жоохон сэргээх ялагдлаа гэд шантрах хэрэггүй гэдгээ бас багийнхантайгаа хэлж өгөх хэрэгтэй. Тэгээд баг болоод удаагүй саарл орчин болж байгаа багийн хувьд манайхан бол чад бүхний хийж байгаа хаа гэж би бодож байна. За тэгээд ED-д бас баярлаа. Тэмцээний маань каст хийж дэмждэг. Ер нь ED-гийн хувь нэг үдээжгүй. Тэгээд ED-д бас баярлаа гэж хэлмээр байна. За тэгээд бас пицца авчирд гэсэн төрөө мекна та нар харсан бол багийнхнаагаа дэмжиж манай багийн гишүүн шүү дээ. Геймерсийн гишүүн. Тэгээд мекна маань биднэрт пицца авчирд гэсэн айгүй цагаа олсон. Тэгээ манай бүүтээ олон залуус сэтгэл зүрхтэр пиццан дээр уярсан. За тэгээ өнөөдөр нэг иймэрхүү байна. Сэжиг буухт нь бичлэг гэж марцчих. Гэхдээ яг 75 years later. Зя цаг 7:16 болж байна. Өнөөдрийн тэмцээн бас болоод дуусчлаа. Манай багийнхан бол ялагдсан. Жохон доор өөр амьсгал чанга байгаа тоглолтоо үзэн юун дээр алдснаа ярилцсан сууж ин тэгээд бид нар болохоор маргаашаа тоглолтыг яах вэ гэд яриад байж гин. За тэг маргаашийн тоглолтын дээр ямар ч хоёр дахь тоглолтын нэг тоглолт каст хийж өгөхөөр болсон байгаа. Тэгээд эхний хоолны сүүлийнх дээр яхаа сайн мэдгүй байна. Тэгээд маргааших бас л ер нь иммортлууд одоо ер нь хаанаа л айгу чанга байна. За маргааш бол AMG 850 Worst Big Bang гэсэн багуудын онолт байгаа юм байна. Тэгээд
бид нар ингээд MMR-ыг ингээ авсан. Тэгээ MMR-ыг авч жагаад MMR-ын дагуу хуваагаад 1 3 5 2 4 7 гэж сонгосон байгаа. MMR жагсааж жагаад тэгээд 1 2 нь зоогоо ахалж байгаа 2 3 4 ингээ хойноос нь ороод тэгээд 4 5 хойноос нь иймэрхүү байдлаар хуваасан. Тэгээд Immortal-уудын тоглолт үнэхээр халуухан байлаа, мундаг байлаа. Immortal-ууд бол олон улсын төвшний Immortal тоглогчдоос бол ялгах төвшин алга үнэхээр сайн байна. За тэгээ өнөөдөр бол нэг иймэрхүү байдалтай л дуусч байна да. Тэгээд манай доор анализ хийгээ сууж байгаа. За тэгээд өнөөдрийн влогийг ингээд дуусъя. Бид нартай хамт байдаг та нартай баярлалаа. Хайртай шүү.